Flyline store дээр яаж Robux авах вэ гэдэг байгаа хүмүүст дарга зөөд чи. Яна юу утсан дээр бол Google руу ороод roblox.com руу орсон зөө. roblox.com одоо энэ roblox.com дээр Robux нэмэгдэж байгаа за аккаунтаар ямартаж орон зөө. За тийм миний Robux нэмэгдэж байгаа аккаунт энэ байлаа гэж бодъё тэгээ. Та нар одоо мөнгөө хийсэн бол биш үү? Миний хийж байгаа үйлдэл дагаа ирээ зөө. Одоо кредит гэж байгаа зөө. Кредиттэй дараад миний жоохон гацаад байгаа болохоор ингэ жоохон удаад ирсэн зөө. Тааных бол гацхгүй л байна. Кредитс руу орно. Кредитс. Ийм гарч ирж ивэл шүү дээ. Дашборд руу ороод кредитс руу орно зөө. Кредитс. Энэ өөрийнхөө юм map энэ тоглоом дээр дааж ороод тэгээ танд над руу юу шүү дээ. Над руу бол нөгөө манай Flyline store руу өөрийнхөө username-ийг явуулсан зөө. Тэгэд ийш орон зөө юм plus гэсэн. Plus руу ороод дээр харагдаж байгаа энэ тоо явуулсан зөө. Дээдлийг ойдлынх нь тоо шүү. Энийг над руу plus ID гээд над руу явуулаад тэгэд өөрийнхөө username-ийг явуулсан болно шүү дээ. Буцаж эндээсээ гараад доошлуулад paste руу орно зөө. Paste. Энэ хэсэг рүү ороод та юу create pass дараад tick нэнэ гэсэн. Энэ дээр болохоор ямар ч хамаагүй нэр бичээд ингээд ямар ч хамаагүй нэр бичингүүтэй одоо энэ таны pass нэгдсэн гэсэн. Энэ нэрэн дээр нь дарж ороод энэ sales хэсэг рүү орно лээ. Sale. Энэ лүү н ороод item for sale. Энийг асаагаад энэ дээр одоо авах гэж байгаа Robux-ийнхаа хэмжээг бичнэ. Одоо би бол 1000 Robux авлаа гэж бод. 1000 Robux авсан бол энийг асаахгүй шүү заа guys. Энийг асаахгүйгээр save changes дараад тэр над руу username явуулангууд 3-аас 14 хоногийн дараа Robux ч орно гэсэн үг. Тэгээ баярлалаа guys. Username заавал явуулаарай за. Энэ passes хэсэг энэ pass-ийнхаа энийг заавал асаагаад зарах Robux-аа л хийгэрэй за. Тэгэхгүй алдаа заагаад идэх шүү заа юу. Тэгээд амжилт guys.